Сайн байна уу танд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр би цацаагийн асуусан асуултанд хариу өгөх хүсэлтэй байна. Цацаа маань юу гэж асуусан бэ гэвэл сайн байна уу? Гүүхээр дараа нь хөлийн шилбэг дагаж өвдөд байх юм. Юутай холбоотой вэ гэж асуусан байгаа. Энэ асуултанд хариулахаас өмнө би юу гэж хэлэх хүсэлтэй байна вэ гэвэл анх эхлээд гүйж байгаа тохиолдолд ер нь бол бүх юм өвддөг. Хөлийн уул өвдөн, шагаа өвдөн, шилбэг өвдөн, булчин өвдөн, өвдөгний нүдээр хатгаж өвддөг. Тэгээд дээрэс нь нуруу өвдөн, ингээ гүйж байгаа ингээ гараа ингээ гүйж байгаа болохоор гар хүртэл өвддөг. Энэ хүзүүгээр хүртэл өвддөг л дөө. Тэгэхээр энэ тохиолдолд яах вэ гэвэл дэвчээртэй байгаараа битгий гүйлдэ зогсоогоороо тэгээд өвчин аяндаа алга болдог. Хэрвээ өвчин 4-7 хоног буюу 1 сараас илүү хугацаатаагаар өвдөөд өвчин алга болохгүй байгаа тохиолдолд эмчид заавал очиж үзүүлээрэй, магадгүй гэмтэл авсан байж болох юм. Тэгээд хөлийн шилбээр яагаад өвддөг вэ гэвэл нэгдүгээрт хүнд гуталтай, зориултын бус гуталтай гүйсэн тохиолдолд хөлийн шилбээр өвддөг л дөө. Би анх зориултын бус гуталтай гүйж байсан. Энэ тохиолдолд миний хөлний шилбэг маш их өвдөж байсан. Гэлээгээд би зогсоогүй, цааш нь өргөжлүүлж гүйсэн нэг л мэтгэд шилбээр өвдөхөө болчихсон байсан. Дахиж хэлье, хэрвээ өвчин алга болохгүй байгаа тохиолдолд эмчид очиж үзүүлээрээ гэмтэл авсан байж болзошгүй. Тэгээд хавар намрын юм буюу өвлийн гуталтаа ер нь бас ширүүхэн алхахад шилбээр бас өвддөг тохиолдол их байдаг л да. Тийм болохоор хүнд гуталтаа, зориултын бус гуталтаа гүйж байгаа тохиолдолд шилбээр их өвддөг. Хэрвээ зориултын гуталтаа гүйж байгаа ч гэсэн шилбээр өвдөд байгаа тохиолдолд яах вэ гэвэл магадгүй үдээсээ чанга өвдсөн байж болох юм. Хит их чанга өвдснөөс шилбээр өвддөг. Тийм болохоор үдээсээ хитрхи чанга биш, бас хитрхи суул биш. Яг тааруулж үдээд гүгээд үзээрэй. Ингээд 3 дугаарт анх удаа гүйж эхэлж байхад хит хурдтай эсвэл хит хол зайд гүйсэн тохиолдолд бас шилбээр өвддөг тохиолдол бий. Тийм болохоор анх удаа гүйж байгаа тохиолдолд хитрхи хурдтай гүгээд хэрэггүй, мөн бас хитрхи хол гүгээд хэрэггүй. Тийм болохоор бие дасах тэр хугацааг нөгөөд аль болох багаар эхлээрэй гэдгийг хэлэх хүсэлтэй байна. Тэгээд урд нь анх удаа биш өмнө гүйдэг байсан ч гэсэн гүйлтэй хэсэг хугацаанд зогсоогоод тэгээд дараа нь дахиж гүйхэд бас хүний хамаг бие хүндүр болдог тохиолдол бас байдаг. Тийм болохоор аль болохоор тогтмол гүйхийг хичээгээрэй. За тэгэхээр шилбээр өвдөж байгаа тохиолдолд яах вэ гэвэл эхлээд хүйтэнжин тавиараа тэрэн дээр мөстөө хүйтэнжин тэр өвдөж байгаа газараа тавих нь зүйтэй, өвчнийг бас багасгадаг. Тэгээ хоёрдугаарт аль болохоор багаар гүйж эхлээрээ хитрхи хоол, хитрхи хурдан анх гүгээд хэрэггүй. Гуравдугаарт бие маш сайн халаах хэрэгтэй. Дөрөвдүгээрт тогтмол гүйх хэрэгтэй. Нэг гүгээл тэгэл нэг хэсэг гүйхгүй байж байгаа. Дахиад гүйх юм бол мэдээж бас өвчин алга болохгүй, дахиад өвдөн. Ингээд 5 дугаарт маш төвчээртэй байгаараа. Тэгээд өвчин нэг л мэтгэд алга болцсон байдаг. Яг хэд хоног гэж би хэлж мэдэхгүй байна. Гэхдээ удаан 1 сар буюу түүнээс дээш удаан хугацаагаар өвчин алга болохгүй байгаа тохиолдолд эмчид заавал очиж үзүүлэх нь зүйтэй гэж би бодож байна. За тэгэхээр цацаагийн асуултанд хариулсан байх гэж бодож байна. Өөр гүйлттэй холбоотой ямар нэгэн асуулт байгаа бол энэ видеоны доор асуултаа асуугаарай. Хүсхийхөр зөвхөн таны өөрийн хүсэл эрмэлзэл таныг амжилтанд хүргэнэ.